Өв соёл гэдэг бол Монгол хүний оршин тогтнох нэг баталгаа. Энэ үнэт зүйлийг тээж авна гэдэг маань миний хувьд одоо маш том хүндтэй үүрэг төдийгүй маш том бахархал болж явдаг гэж үзэж байна. Амар цаануу Алтан хамтлагийн ахлагч Морио Урж Санчир байна. За Алтан хамтлаг маань анх 2011 оны 11 сарын 11-нд Алтай хатга төслийн хүрээнд байгуулагдсан. Хамтлагийн нийт 7 гишүүд маань бүгд өөр өөрийн хөгжмийн болон дуу хоолой бусад шигшрэг хөгжим гэх мэт үүргүүд байгаа. За миний хувьд бол морин хуурч мөн 2 дугаар морин хуур болон хөөмийн дууг хариуцсан 10 гэж гишүүн байна. Мөн бие биелэж бөмбөрчин зол жаргал мөн бие биелэж икэл хуурч ган зориг ятгчин инх наран уртын дуучин баасан сүрэн бие биелэж давшир хөгжимчин гүр базар гэх зэрэг гишүүдээс бүрэлдсэн нийт 7 гишүүнтэйгээр хамтлаг маань үйл ажиллагаа явуулж байна. Хамтлагийн маань бас нэгэн гол онцлог маань гишүүд маань 4-өөс 14 үеийн биет бас өв тэгжид гэдгээрээ гол онцлогтой байдаг. За миний хувьд бол 4 дахь үеийн морин хуурч. За миний бие нь болохоор Алтай хамтлагт ятах хөгжимдөг. За өөрийнхөө удмаас бол 3 дахь үеийн өв тэгж миний эмээ яруу найрагч хүн байдаг. Ээж минь ятах хөгжимчин. Миний бие бас адилхан ятах хөгжимчин. За би бол ерөнхийдөө 3 дахь үеийн өв тэгж би Алтай хамтлагт хөөмич ардын дуудалтаа орон бүтээлж байгаа. Би язгууруулгын өвлөн уламжлагч Алтай хамтлагийн бие биелэж икэл хуурчаар ажилладаг. Миний бие бол Увс аймгийн Тариалан суманд төрсэн Хотон Угсаатны Шава овгийн 14 дахь үе. Хүний нэг үеийг 25 насаар дундчлаад бодох юм бол 25-ыг 14 дөрчих юм бол багцаар нэг 370 орчим жилд бол хүрэх бах. Хэрвээ 370 орчим жилд гэх юм бол 1700 1600-аад оны бараг сүүлч үе хавцаанаас яригдж эхлэн гэсэн үг. Манайх бол өөрөөсөө Хотон Угсаатан бол 1670-80-аад оны сүүлчээр 100 гарын хаант улсын үед одоогийн Увс аймгийн газар нутагт сууршиж орж ирсэн ийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ үеийн одоо өв дээрсүүдийн мэдээллүүд амаас ам дамжиж үр хөвгтүүдэд хадгалагдаж ирсэн байдаг учраас энэ 14 үеийг мэдэх болсон шалтгаан бол тэр биднийг баг бахад одоо манай аав болон манай гэрт ирдэг ах дүүнэр өвгчүүл маань за манайх бол ийм гаргуултай хүмүүсээ ийм төдөх үедээ байдгаа энэний аав бол тэрээ ээж нь тэрээ гэж биднэрт багаас хэлж сургасан байдаг учраас энэ бүхнийг юм тогтоож санаж явахад илүү ойр дөхөн болсон болов уу гэж боддог. За Монгол өв соёл гэдэг маань Монгол үндэстний дархлаа байдаг. Тийм болохоор энэ үнэт зүйлийг тээж авна гэдэг маань миний хувьд одоо маш том хүндтэй үүрэг төдийгүй маш том бахархал болж явдаг гэж үзэж байна. Өв соёл гэдэг бол Монгол хүний оршин тогтнох нэг баталгаа. Одоо улсын тусгаар тогтнолыг цусны нэг 5 тусгаар тогтнол ярьдгийн нэг нь бол яалчгүй соёлын тусгаар тогтнол байдаг. Соёлын тусгаар тогтнол дотроо өөрөө яг монголчууд дээр ярих юм бол монголчуудын соёлын өвн дотроо биет болон биет ус өв гэж хоёр хуваагдана. Биет ус өв нь тухайн хүний эзэмсэн ур чадвараас хамаарч тэр нь хөгжил нь урт байх уу, байна уу, богино байна уу гэдгээс бас хамаарч юм. Тэгээд тухайн өвийг өвлсөн өвлөн уламжлагч хэрэг одоо тэнгэр дэвшлээ гэж утгаж яг тэр хүний биелж исэн одоо арга барил нь яг тэр хүнтэйгээ цуг явахлаар тэр арга барилыг цаашид өвлөн уламжилсан хүмүүс байгаа юу байхгүй юу гэдгээс хамарч тухайн өвийн одоо оршин тогтнох чадвар нь хамаарч идэг гэсэн үг. Тэгэхээр соёлын өв бол монголчуудын соёлын оршин тогтнох хамгийн том баталгаа болж өгдөг. За өв соёлыг уламжлахын тухайд үе удмаасаа гадна бас олон
сурах сонирхолтой хүмүүс түгээн дэлгэрүүлэх нь их зүйтэй гэж үздэг. За миний хувьд тэр чутгаараа бас морин хураа өвлүүлэх зорилгоор ганцхан өөрийн удмын гэлтгүүгээр бүх хүүхдүүдэд ингээд түгээн дэлгэрүүлэе гэж боддог. Мөн морин хурын хөгжмийн багш шиг бас одоо ажиллаж байгаа. Манай аав 2023 онд Хотон угсаатны бие биелгээний гарын авлагыг анх хэвлүүлсэн байдаг. Энэ бол одоо бие биелгээний өвлөн уламжлагчдаас энэ төрөнд хийж байгаа хамгийн том алхам л да. Одоо тухайн өвлөн уламжлагч өөрийнхөө өвлсөн өвийг одоо видео хэлбэрээр ч юм уу эсвэл ном болгож гаргаж ирж ин гэдэг бол энэ дараагийн үеуд дээр хадгалагдаж үлдэх хамгийн том үнэт дата сан болж ин гэсэн үг. Хэрвээ эдгээр зүйлийг хийхгүй бол түрүү миний хэлдгээр тухайн өв яг өвлөн уламжлагчийнхаа тэр хийж байгаа арга барилтай цуг устдах магадлал өндөртэй байдаг. Тэгэхээр тухайн өвлөн уламжлагч өөрийнхөө тэр арга барилыг одоо видео хэлбэрээр ном тогтмолоор гаргаж ирсэн тохиолдолд тэр цаашид хадгалагдсан үлдэх боломжтой байдаг л да. Бидрийг одоо ухаанд ороод яг өөрөө бие дааж хөдөлдөг болсон цагаас одоо биднэрт биелгээний хөдөлгөөнүүдийг заах, үзүүлж харуулж сургах гэдэг энэ байдлаар бидний өдөө хүртэл сургасан байдаг. Одоо манай ач зээнэр хүртэл гэртээ өсөхдөө яг бидний тэр багадаа сурж исэн яг л тэр замналаар бидрээс хөдөлгөөнийг харж тэгээд тухайн хөдөлгөөнөө ойлгоод ирсэн цагта за энэ хөдөлгөөнийг ингэж хийдгээ. Энэ бол ийм утга учиртай. Энэ дээр бол ийм домог байна гэд ингээд яг насныхан онцлог тохируулж энэ болгоныг нь зааж сурах тусам тухайн өвийг өвлөж сурахад илүү дөхөн болж өгдөг гэсэн үг. Биднийг баг бахаас одоо манай аав ээжийг бүр баг бахаас сонсоход бол одоо яг ийм бидрэх шиг одоо гэрэл чийдэн байхгүй зөвхөн өөхөн дэнгийн гэрэлд ингээд тэр биелгээг сурж явахдаа сүйдрээ харж өөрийнхөө хөдөлгөөнийг зөв хийж гэнэ үү, буруу хийж байна уу гэдгийг ингэж харж тэр хөдөлгөөнүүдэд сурч ирсэн гэдэг. Тэгэхээр одоо бид нар бол юмыг сурахад арай илүү харьцангуй хөгжил сайтай үед ирсэн байгаа учраас аль болох бие биенээсээ энэ бүхнийг заавал өөрсдөөс гарсан үр хүүхэд гэхгүйгээр баг шавийн барилгаар ч юм уу ингэж сурах бүрэн боломжтой байдаг. Би одоо ер нь соёлын өв болвол гэрийн сурган хүмүүжүүлэх эсвэл одоо шав сургалтаар гэсэн ийм хоёр хэлбэрээр соёлын өв бол уламжлагдсан үлдэх боломжтой байдаг. За сар шин маань бас монголчуудын уламжлалт үндэсний баярын нэг. Тийм учраас тодорхой хэмжээгээр бүгдээрээ тэмдэглэж явах, бэлэгшээж тэмдэглэж явах ёстой гэж үздэг хөгшин залуу гэлтгүү бүх хүмүүс маань тодорхой хэмжээгээр энэ баярынхаа уламжлалыг авч явж байх ёстой гэж би хувьдаа үздэг. За тэгээ миний хувьд бол сар шинийн баярыг Ахмад настан аав ээж дээрээ очиж золохоос ахгуулаад амраг садан бүх айлуудаараа хэсэж мөн яг ялгаагүй сар шинийн баяраа тэмдэглэдэг. Одоо сар шинийн баяр бол монголчуудын одоо ах トゥ ураг удмаа таньж мэдэх, түүх өв соёлоо таньж мэдэх, шинэ улирал гаргахад тэнд одоо ах トゥ гэр бүлээрээ тэнд ямар сэтгэлгээ шингээж оролцох вэ гэдгийг харуулдаг том баяр л да. Монголчуудын яг л түрүү миний хэлдэг бас нэг соёлын дархлаа цагаан сар бол. Орчин үеийн залуустаа бас уриалж хандаж хэлэхэд Монгол өв соёлоо мэрэгжлийн биш ч гэсэндээ өөрийнхөө чадлын хэмжээнд бүгд сонирхож сураарай гэж уриалмаар байна. Өвийг өвлөн уламжилж эннийхээ төлөө одоо зүтгэж яваа манай хамтлагийн хувьд бол яг энэ санал бодлоо бас хуваалцах боломж их цөөхөн байдаг. Бидний яг энэ цагаан сарын баяр зориулж бидрийг энэхүү ярилцлаганд урьж оролцуулсан Монс Косметикс компанийнхаа хамт олон маш их баярлалаа. Олон компаниуд бас яг энэ айдлаар Монголынхаа өв соёлыг бас ингэж сурталчилж байгаасай. Жижигхэн зүйл дээр ч гэсэн гарах тэр Монгол өвийн чин зураг бидрийг дэлхийд даяар таниулах бас нэг том баталгаа болдог гэдэгт би итгэдэг. Тэгээд та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье. За тэгээд
Ирж байгаа сар шиндээ илгээр анги хамгаалан төлөөрөө төвшин хамгаалан сар шиндээ та бүхэн сайхан шинэлээрэ. Илгээрээ их хамгаалан төрлөөрөө өвшин амгалан бүгд эрүүл их сайн сайхан байх болтугай. Бидний энэхүү ярилцлагыг хүлээн авч үзэж байгаа Монголынхоо нийт ард түмэндээ сүрээр дарагч хэмээх гал морин жилийнхээ сар шинийн мэндийг язгууруулын өвлөн уламжлагч Алтай хамтлагийнхаа зүгээс өргөн дэвшүүлье. Та бүхэн гарч буй морин жилдээ илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин сайхан байж саарчгүй сантаа буурчгүй буянта сансан үйлсэн санаагаараа тэгчэрхийн өлзөөтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Монгол өв соёлоо дэлгэрүүлье. Сар шиндээ сайхан шинлээрээ